За шилэн гавьд ашигласан хаап бол бас байж ирсэн байна. 85 оны үед бол. За энэ бол жоохон бүдүүлэг тийм ээ. Энэ бол 2 корыг ашигласан гэсэн үг шүү дээ. Шүрмсийг нь. За иймэрхүү зүйлүүд байж. За энийг тэмдэглээд тавьчих. Энэ дээр бол энэ яг Ardenbes 5 2 TF саяхан 4 стандарт чинь байна. Энэ уртууд их чухал шүү. Энэ UTP дээр болохоор 100 м. Энэ түрүүн сегментийн уртыг хэлээгүй шүү дээ. Энэ fiber дээр болохоор 2 км. За шугам энкод нөгөө энкодрууд бол бүгдээр адилхан Манчестерыг хэрэглэдэг юм байна. Сегмент зайны хувьд бол өөр байна. Ер нь switch бай, half бай. Одоо юм төвдрөөс салаад төхөөрөмж ашиглаж байгаа UTP кабель ашигласан сүлжээнүүд бол максимумдаа 100 м байдаг ш. 100 м. Одоо ч гэсэн 10 гигагийн сүлжээн дээр, 1 гигагийн сүлжээн дээр UTP кабель ашигласан салаалагч бол 100 м. За Ardenbes T 100 T 1000 гэдэг маань 1 гига гэсэн. Хурдаа зүйл хамаараад UTP кабель ашигласан байх бол 100 м тогтмол байж. 85 оны Ardenbes T одоо 13 оны 10G T 10 гигагийн сүлжээ. UTP кабель ашигласан бол 100 м-ийн дотор. Switch-нээс компьютер хоорондох кабелийн зай бол максимум 100 м гэхгүй байна. За энэ стандарт интернет бол юм байна. За ингээд стандарт интернет маань бол дутагдлаа тал зөндөө байсан. Хөгжлийн явцдаа бол технологи сайжруулах шаардлагууд бол гарч ирсэн байна. За хамгийн түрүүнд бол хурд асуудал. 10 м-ийн хурд бол хангалтгүй байсан. За дараа нь сувгчлыг хувааж ашигладаг гэсэн. Shared media, shared. Нэг хэрэглэгчдэр яг dedicated тип гэж тавьж болохгүй. Хэрэглэгчийн тоо өсөнгүүт хурд нь яг уруу боловсруулаад буураад ирсэн. Ойлгож байна уу? За ингүүд нь ийм интернетүүдэл технологиор шинэ одоо хүчин чадлууд юу гэдэг нь шинэ технологиуд нэмэгдсэн. Нэмэлтээр. За нэг жишээ нь бол bridge интернет буюу гүүрэл интернет. Гүүрэн интернет тийм. За switch интернет. Одоо switch гэдэг хөрөмж гарч ирж байна. За pool duplex интернет, хос сувгтай интернет. Хос сувг 2 игнэттэй гэсэн. Receive transmit нь 2 игнэттэй. Хаас duplex гэхээр бол тухайн аксанд бол нэг чигийн урсгалыг зөвшөөрнө гэсэн. Тухайн моментэд. Одоо Улаанбаатараас Дархан орох төмөр зам бол нэг байгаа тийм үү? Улаанбаатараас Дархан орох төмөр зам нэг. Дарханаас өөдөөс нь богоо, Улаанбаатараас өөдөөс нь богоо явуулсан хоорондоо мөргөлдөн те. Тэр нэгийн заав дамжуул дуусчаад, дамжуулж байгаа одоо эрүүл дуусчаад дараах нь огцсон шүү дээ. За одоо яг нэг зүрлэгөөр шийдэд байгаа шүү дээ. Зүрлэг өртөөгөөр ингээд түр одоо энэ бол Дарханаас ирсэн богоныг зогсоож байгаад Улаанбаатар нь явдаг юм уу? Явж өнгөрснийхэн дараа дараагийн богоныг явуулж байгаа шүү. Монголын төмөр зам бол хаалт дүфлэх шин чанартай гэсэн. Нэг игнэтэй. Нэг дамжуул орчин байгаа учраас тухайн аксанд бол нэг чигийн төлөвлөгөөнийг дэмжинэ гэсэн. Pool duplex нь бол тухайн аксанд 2 чигийн төлөвлөгөөнд зэрэг явж болно гэсэн. Receive transmit. Одоо энэ хажуудлын зам байна тийм. Зам бол 2 игнэ. Хоошоо явж байгаа машинууд явж байгаа, урагшаа явж байгаа машинууд бол хоорондоо мөрөглөхгүй 2 игнэ авчрах тийм. Энэ бол pool duplex. За энэ тийм жанраар стандарт нэмэгдсэн байна. За bandwidth sharing гэдэг нь ойлгомжтой тийм ээ. Ийм 2 станц байсан байна. 2 станц 10 м-ийн сүлжээгээр дамжуулалт хийжээ. Хоёулаа бол нэг дамжуулалт орчныг ашигласан. За тэгэхээр энэ уг нь максимум 10 м байх тийм ээ. Ганцаараа байсан бол 10 м-ийн хурдаар ингээд дамжуулалт хийж болж байна гэсэн. 2 станц ороод ирсэн учраас ээлжлэнэ гэсэн. За эхний станц эхний тайм слотон дээр бол 10 м-аар дамжуулалт хийчихэд түр хүлээн зогсож байна. Энэ зогссон хугацаанд нь 2 дахь станц фрэмээр дамжуулж байна. Нэгдэх нь хүлээллээ. Одоо энэ хооронд нэгдэх дамжуулж байна. Энэ хоёр дахь нь дамжуулж байна. Нэгдэх нь дамжуулна. Хоёр дахь нь гих мэтээр дамжуулж байна. Тэгээд нэг станц тухайн нэг станцын яг дамжуулын характеристик ингээ харахаар нэг дамжуулыгаа дилээ гэдэг нь хүлээлттэй ийм байна. За энэ дундчиг нь болохоор
5 мега. Энэ Иисусийн 5 мега гэсэн үг шүү дээ юм уу? Тэгэхээр 10 мега сүлжээгээр 2 хэрэглэгч орохлоор нэг хэрэглэгч дээрх дундаж хурд нь 5 мега гэдэг юм. 10 хэрэглэгч оруулах гэсэн үг 1 мега. За нөгөө дээд хурдаар хэрэглэгчийн тоонд хуваагаад байна гэсэн үг шүү дээ. За ингээд хэрэглэгчийн тоо өсөж чинь нөө одоо 85 оноос хойш бол интернет хэрэглэгчийн тоо бол одоо бос өсөж байгаа шүү дээ тийм үү? Өсөж байгаа. Одоо хэрэглэгчээс гадна одоо энэ хөрөмжүүд юм дээр нэг хүн тэгэхэд л гар ус байна, ноутбук байна, десктоп байна гэдэг юм уу? Таблетууд байна гэдэг. Энэ болгон чинь сүлжээнд орох шаардлагатай болж байна. Хэрэглэгч хөрөмжүүдийн тоо нэмэгдсэн л юм чинь тийм. За тэгэхээр энэ хуваад ширэг одоо бандвитийг хуваад ширдэг энэ технологи маань бол өсөр тусгалтай болж эхэлж байна гэсэн. За тэгэхээр энийг нь өөрөлдөө нэг сегменттэй хэрэглэгчийн тоог нь багасгахын тулд дунд нь бриж гэдэг 2 дугаар түвшний төхөөрөмжөөр хааж өгч байгаа гэсэн. За энэ бриж гэж юм. За бриж маань яагаад хаач вэ? Тэгэхээр энэ маань 2 дугаар түвшний төхөөрөмж учраас Макайгийг нь уншиж юм байна л да. Фрейм дээрх энэ хаашаа явах гэж байгаа фрейм бэ? Хинээс явж байгаа фрейм бэ гэдгийг нь мэддэг болсон гэсэн. За тэгэнгүүт за брижгүй үед нь одоо энэ хоёр дамжуулалт хийж яана гэж үзье. Уг нь одоо ойрхон хоёр компьютер шүү дээ тийм үү? Ийшээ ахлаан одоо дөрвөн давхиж оронгууд бүгдэнд нь нөлөөлж шүү дээ юм уу? Дуустал нь. За тэгэхээр энэ хоёр зөвхөн энэ дунд ойрхон ингээд дамжуул ингээд хийж явах эднээс ингээд нөлөөлөл байна гэсэн үү? Дөрвөл үүсэл байна гэсэн шүү дээ. За ийм учраас нөгөө бандвит шеэринг ажиллах. Тэгвэл энэ дунд нь бриж тавьчихгод энэ бриж болохоор энэ талынхаа 100 гар талын одоо нэгдүгээр интерфейс өөрийнхөө энэ интерфейс дээр бол энэ 5 компьютерийн байгаа юм байна. 5 макайг бүгдийг бүртгэж авчихсан гэсэн. За тэгэхээр энэ хоёр хоорондоо дамжуулж байхад дөрөвний хэсэгтэй энэ дөрөвт нөлөөлнө ийшээ бол нөлөөлөхгүй гэсэн үг байхгүй. Яг л энэ бриж маань энэ хоёр дамжуулж байгаа юм чинь энэ талын нөгөө макуудын бүрдсэн байгаа шүү дээ. Энэ source Mac-аас энэ destination Mac. Тэрээс энэ бол 100 гар талын дэд хэсэг хоорондоо дамжуулж хийж байгаа маань. Энэ үед бол баруун талын 6 компьютерууд хоорондоо дамжуулаа бол хийж болно гэсэн. 100 гар талаас үл хамааралтайгаар. За ийм хөрхөө байдлаар нэг сегмент оноогдож байгаа хэрэглэгчийн тав цөөрөлхийг ирмэлцэн гэсэн. Энэ софтверийн аргаар гэсэн үг шүү дээ. Одоо софтвер гэдэг маань нөгөө фреймийг уншаад destination source гэх макайгаар ингээд фильтрлж юм гэсэн үг шүү дээ. Энд алгоритм байдлаа гэсэн үг шүү дээ. За ингээд бриж маань портын тоог нь өсгөх юм уу эсвэл энэ сегменттэй хэрэглэгчийн тоог нь бууруулахын тулд энэ портуудыг нь өсгөөд өгвөл болж юм гэсэн үг юм уу? Одоо эндээс дахиад нэг порт гаргаж ирээд энийг 3 ч юм уу ингээд залгаад дахиад эндээс порт гаргаж ирээд эсвэл 2 ч юм уу. Үр давах юм бол нэг портон дээр нэг хэрэглэгчд залгаад байвал болж юм гэсэн үг тийм үстэй. Тэгэхээр бүр мөргөлдөн үүсэхгүй болно. Нэг хэрэглэгч. Нэг портноос нэг хэрэглэгч. Өөрөөр хэлэх юм бол олон порттой брижийг switch гэж нэрлэнэ. Switch гэдэг төхөөрөмж. За энэ ингээд жишээ зургана те. За энэ доотлолт нь 4 порттой бриж байна. Нөгөө 12 компьютерээс 3-аар нь ингээд 4 сегмент байна те. За ингээд switch нэг сегментэд нэг компьютер. Энэ тохиолдолд мөргөлдөөн гэж бол байхгүй болчихно гэсэн. Яг гоо хаас төвлөгс бол мэдээж байна. За энэ хоёр хоорондоо мэдээлэл дамжуулж яхад бусад хэрэглэгчнэр бол чөлөөтэй switch маань онцлогтой төхөөрөмж болж байна. За энийг ингээд сайжруулаад pool duplex болгочихгоо мөргөлдөөн гэж хэлж байхгүй. Ойлгож байна уу? За switch бол ийм онцлогтой төхөөрөмж. Одоо бидний өдөр тутам хэрэглэдэг жишээний маань нэг төхөөрөмж чинь энэ switch тийм ээ. Одоо таалалж байгаа. Энэ дээрээс авсан саарл кабел маань явсаар хагаад энэ switch руу залгасан байгаа гэсэн. Switch-ийн нэг портноос нэг кабел гарч ирээд нэг хэрэглэгч рүү залгасан байна. За ингээд одоо fast internet-ийг үзье. Интернет сүлжээ маань бол стандарт fast giga 10 40 giga 100 giga гэж авсан байгаа тийм. Fast интернет. Стандартайгаа бол fast болгосон юм байна. Хурд нь бол 10 мега 100 мега болсон юм байна.
Одоо биднээс энэ 100 мянган сүлжээг ашигласан монголчууд. За санхүүж сайтай компаниуд тийм Монгол компаниудад 1 гигаруу сольж эхэлж байгаа байх. Гэтэ одоо санхүүжилт нь бол одоо тийм сайн биш. Байгууллагууд 100 мегагийн сүлжээгүүд ашиглаж байгаа. Яагаад гэвэл 100 мега бол одоохондоо хэрэглэгчийн шаардлагыг хангаад байгаа. Хүн 100 мегаас илүү урсгал интернетээс хэрэгтэй болох юм бол санхүүжилт зайлшгүй гаргаж ирээд солих гэсэн. Солих нь бол гигабит. Ингээд энэ маань ингээд хурд өсөх тусам өртгөх нь бол өсөөл явна гэсэн үг ойлгомжтой тийм ээ. За фаст интернетийн хувьд яа гэм бэ? За фаст интернетийн хувьд бол нөгөө switch-ийн дээр чинь SDDI интерфейс нэмэгдсэн. SDDI гэдэг маань юу гэсэн үг вэ? Fiber Distributed Data Interface гэсэн үг юм. За энэ шилэн кабель орж болдог switch-үүд хийгдэж эхэлсэн гэсэн онцлогыг ярьж байна тийм ээ. Fast internet түрүүний стандарт интернетээс юугаараа онцлогтой вэ гэхээр switch гэдэг төхөөрөмж гарч ирсэн. Тэр switch-эн дээр бол SDDI интерфейсүүд бий болсон. Өөрөөр хэлбэл энэ интерфейсийн тусламжтайгаар шилэн кабелийг бол switch руу шууд авах боломжтой болж байна. За ингээд шинэ технологи нэвтрүүлсэн байна. Энэ бол шилэн сувгийн холболтын технологи буюу 802-ын 3 U гэдэг технологи юм. 802-ын цэг 3 гэвэл ямар стандартын нэр вэ? За стандарт биш, интернетийн чинь ерөнхий нэр. Интернет тийм ээ, стандарт тийм ээ, стандарт интернет. Ингээс. За тэгээд анхны интернетийн нэртэй. Тэгээ энэ дээр одоо ингээ үсгнүүд нэмэгдээд байна гэсэн үг байхгүй юу? Fast интернетийн юу болоод явж байна гэсэн. За хурд нь бол нэг 100 мегабайт юм чинь 10 дахин бол өссөн гэсэн. За UTP кабель ашигладаг 100 мегагийн switch-үүд бол байсан. Ялгаа нь түрүүний стандарт интернетээс нэмэгдсэн зүйл нь бол HDDI интерфейс гарч ирсэн юм байна. За доплог гэж мэдэн дээ. Физик байдлаараа хэрхэн яаж холбогдсон тэр зүйлийг нь илэрхийлж байгаа. Холболтын байдлыг нь илэрхийлж байгаа диаграмыг бол доплог гэж нэрлэж байгаа шүү. За тэгэхээр доплог фаст интернетийн хувьд бол 2 л байна. Түрүүн стандарт интернетийн хувьд бол ийм шугамн доплог гэдэг ийм гагсаал кабель дээр байсан шүү дээ. Фаст доплог. Одоо энэ бол тийм байхгүй. Гагсаал кабель юусоо байхгүй болчихсон. Шууд хаалт холболт энэ бол шил байж болно эсвэл UTP кабель байж болно. Эсвэл стар доплог буюу одоо энэ салаалсан стар гэдэг маань одтой. За энэ маань бол UTP кабель байж болно, шилэн кабель байж болно тийм ээ. За фаст интернетийн хувьд бол 3 имплементашн байсан. Имплементашн гэдэг маань нэвтрүүлсэн технологи гэсэн. За 100 бэс бол ойлгомжтой. Дараагийнх нь TX, FXT4 гэсэн байна. Twisted pair-ыг бол ашиглана. Гэхдээ категори 5 болон түүнээс дээш. UTP кабель ч одоо категори утаа тийм үү? 1 2 3 4 5. За тэгэхээр 5 гэдэг маань одоо